Монголчууд бид оюун санааны хамгийн хүчирхэг хийгээд хөгжингүй төрт улсыг Евразийн дэг шөндөрлөгт зохицлоонд хамгаалсан түүхтэй. Энэ түүхийн нууц нь юунд оршиж байв? Хүчирхэг морин цэргүү, эсвэл төмөр мэт хуйл цаазуу, аль эсвэл мянганд төрөх өнөөх өдөрдөгчөө зүгээр л аз байв уу? Нэг бол Эрдэмтэн Гүмлёвын дуу алдсан мөнөөх эрчим хүчний хуйлрал уу? Өөртөө маш их эрчим хүч хоримтлуулж тэр том үйлийг эрхлэх хэрэг гарна шүү дээ. Аглагч нь тэр бүх эрчим хүчийг чинь хоримтлуулах бүх юмнуудаа тэндэн байж шүү дээ. Гэвчлэнгээр аглагчид бас заавал гэж. Одоо жишээ нь энэ дээр ингэж яддаг байхгүй. Одоо энэ за бодмөрийн зэрэг гэдэг маань өөрөө ламзаа номсом гэдэг 3 гол зүйл тураагддаг байхгүй юу? Одоо богд цонхын хамгийн товч нь бол ламзаа номсом шүү дээ. 3 гол зүйл нэг тийм аа. Нэгдүгээрт юу байдаг вэ гэхээр эхлээд аглагт гар гэж яддаг байхгүй юу? Энэ дээр бол ерөөсөө аглагт гараагүй тохиолдол гэгээх хүчрээ байхгүй. Гарсан тохиолдол гэгээхгүй байх хүчрээ байхгүй. Энэ манай нөгөө аглагчдын гэгээ цувралууд гараад байгаа шүү дээ. Тэрний юу? Өнөөдөр нөө нийгэмд их баг хүрээнд гэлтгүй нэг юм сайн юмны давлгаа энэ хүчтэй давлгаалах хэрэгтэй юм шиг санагддаг байхгүй юу? Баг гэлтгүй. Манай Баабар Цэнтэ хоёрын маань одоо Непко хөвлийн газар байна. Тэгээд одоо гэгэрсэн хүн, гэгэрсэн нийгэм гэсэн бас нэг тийм том давлгаа үүсгээд маш олон одоо бяцлаглалын, гэгэрлийн ухаарлах гэсэн тийм нуунууд хэвлэж байгаа. Тэр бол одоо нийгэмдээ өгж байгаа аюух том оюуны хөрөнгөөр болтгоо. Гарсан байхад чинь би гэгэрэхгүй чинь би даа гэж мэрсэлгээр бурхад ингэж бүр даасан байдаг байхгүй тий. Ама тангараагаар ингээд. Тэгэхээр хамгийн эхлээд аглагт гар тий. Аглагт гараад юу хийх юм бэ гэхээр зэрэг хамаг амтныг авар. Аврахын тулд өөрийгөө хөгжүүл, өөрийгөө боловсруул тий. Ингэж энэ замаар боловсруул гэдэг тэр зам нь байдаг байхгүй. За тэгээ энэний үр дүнд ингээд бодмөрийн зэргийн хоёр гол нь ингээд гарснаа шүү дээ. Эхлээд аглагт гар. Тэрний гараад юу хийх юм бэ гэхээр хамаг амтныг аварчи. Өөрийнхөө юу ингэж чам тэр хүсэж байгаа аз жаргал тэр юм чинь нэрнэ гэдэг нь энд тэгээ үр дүнд нь чи энэ хоосон чанарыг олно 3 дахь нь хоосон чанар. Одоо жишээ нь энэ бол мелогдын намтар энэ өөрөө хоосон чанарыг олно гэдэг чинь өөрөө ингээд бие юу сонсонтой хувилгаал тий. Шууд биеэрээ нисээд төрлийн урдаар хордлох гэх мэтчлэнгээр. Энэ гүн ухааны гол юм нь бол одоо хоосон чанарын онолох шүү. Тий хоосон чанар. Тэгээ хоосон чанарт хүрэхийн тулд зам нь эхлээд чи гар аглагт гараа чи өөрийгөө энэ чинь маш том ухаан байх юм байгаа биз дээ. Хүн өөрөө ниснэ гэхлээр чинь зэрэг маш том эрчим хүч дотроосоо хоримтлуулж иж гарч ирэн штэ тий. А тэрний тулд чи өөрийгөө завт чөлөөлж өг. Энэ орчлонгийн цав ажиллаас тий. Тэгээ намтдыг аврахын тулд чи өөрийгөө боловсруул. Ингээд сэтгэд оюунаа хүчрхэгжүүл. Энэ хүчрхэгжлийн чинь үр дүнд энэ хоосон чанар гэдэг юм чи ирнэ гэдэг. Энэ зэрэг дараалал бодмөрийн гол зэрэг дараалал. Бодмөрийн зэрэгт нэг юм гоё юм байдаг. Эмийн жор өвөртөлж явснаар ямар ч өвчнийг идгээхгүй. Тийм үү? Одоо бид нар одоо ханаад өрхөд хэдэн антибиотикны рецептчүүлчихэд эсвэл антибиотик хармалж явснаар өгөхгүй чи энийг уух хэрэгтэй гэдэг тийм. Тэгэхээр энэ сургаал номлолыг чи мэддэг байх бол өөртөө рецепт хармалсан хүн тийм. Яг нэрэнд их амархан юм шиг мөртлөө чи айгүй хэцүү. Хамгийн хүндэн нэг. Энэ дээрээс бол бид нар энэ оюун санааны хаанчлал, оюун ухааны хаанчлал гэдэг юу юм бэ гэдгийг бол ус үндэстнэрэн ярьж нийт эрдэмтэн мэргэд онолчид философчид одоо ухаантнууд мэрэгдүүд тэр бүгдээрээ энэ дээрээ бол төвлөрч ярилцсанараа бид нар хүн төрөлхтөнд биднээс хүсээд хүлээгээд байгаа тэр шин нэрэн шилжих туршлага байх юм бол бид нар шин нэр нь маш хурдтай шилжиж болно гэдэг тэр тооцооллыг бол бид нар баталгаажуулж ингэснээр бид нар тэр 2035 онд алтан зууныг манай харин дээр манай гараг дээр алтан зуун тогтоох тэр дэвшилт ингэж хүрнэ гэдэг тэр бодтой тооцооллыг бид нар гаргаж ирж хүн төрөлхтөнд танилцуулснараа монголчууд Монгол гэдэг үндэстэн энэ тэнгэр угсаагаан язгуур угсаагаан дээдэлдэг энэ төрт улсын хүн төрөлхтний өмнө байгуулсан гавьяаг тодтогч ирэх юм аа. Ер нь монгол хүмүүсийн хувьд өмч, хөрөнгө, өмчийн тухай ойлголт банк юм уу тэр хөрөнгөний зах зээл гэж ойлголт бүр хэд 2000 жилийн түүхэндээ байгаагүй гэдэг юм уу монгол хүний уламжлалт ойлголт. Яг монголчуудын би түрүүн ярьсан олон зуун жилээр нүү яасан нүүдэлчин амьдралын юунаас болоод өмчийн ойлголт нь харьцангуй өөрлөлтөө. Жишээлбэл газрын өмчлөл гэж одоо шил ойлголт байхгүй. Монгол хүн одоо нөгөө үйл хөдлөл хөрөнгө гэж ярьдаг штэ. Байшин байраад энийг капитал гэдэг одоо ойлгох тийм ойлголт байхгүй. Бүгдээрээ л ерөнхийдөө баянч бай одоо юу гэдэг ноёнч бай, язгууртанч бай, харцаардч бай бүгдээ гэртэй. Уламжлалт ойлголт гэдэг талаасаа бол монголчууд хөрөнгөтэй байсан. Ухаан
Монгол эр хүний хөрөнгө гэхэд чинь одоогийн үнэлгээгээр бол хэдэн 10 саяар үнэлэгдэх унж байгаа морь, тохж байгаа эмээл, хөөрөг, зүүж байгаа хэд хутга бид нар дараа нь социализм үетэй золгосон. Зүгээр социализмын үед бол бүх дэлхийн үгүйчүүд нэгдэх тун гэсэн лозунтай тэгэл ер нь одоо нийгэм жирмийн замаар явж байгаа улсад бол татвар оршихуй дээр төр оршмоо гэдэг энэ нэг бүтэц зохион байгуулалт л одоо бид нарыг энэ татвараар хүн ардтайгаа эргүүлээд бүгдийг нухшин дараад ингээд тэр татварыг босгохын төлөө бид нар дэлхийн ертөнцийн сүйтгчж байгаа тийм ээ оршихуйн сүйтгчж байгаа ийм бодит байдал дээр л ирчээд байгаа шээ. Тэгээд энэс гарах гарцыг бол ерөөсөө Монголоос өөр энэс гарах гарц бол байхгүй тодорхой болчиход ингээд монголчууд бид нар өөрсдийн онцлогоо тодорхойлон гаргаж ирэх зайлшгүй үүрэгтэй ийм цаг үеийн онцлог өнөөдөр байна л да тий. Яагаад энэ өмч гэдэг юм уу хувь хүн дээр нийгмийн сэтгэл зүйд Монгол ёс заншилт маань өмчийн ойлголт хэрхэн байваа гэдгийг яриад байгаа юм бэ гэхээр өөр сэтгэхүйтэй өөр орчинд бид нар амьдарч байсан улсууд 300 жил явж исэн процессыг бид нэг 3 жил дотор ч юм уу хийх хэрэгтэй болсон байна шүү дээ. Маш ахар богино хугацаанд 20 дугаар зуунтай золгоол одоо коммунизм үед ихтэй бол яг өмчийн ойлголт өөрөөсөө тэр нийгэмд байж байгаа. Ахаад бид нар шинэ нийгэмд өнөөдөр орж ирэл энэ өмчийн тухай ойлголт тэгэл энэ хідэн юугаар тогтсон тэр юуг бид нар өнөөдөр ингээл өөрөмшүүлэл айгүй хурдан ингээл яваад байгаа. Ер нь чинь Монгол хүмүүсийн бас сэтгэхүйг өөрчилж байгаа. Энэ хаймар дам комплексны ажил юм байна л. Зөвхөн одоо бирж гэдэг нэг байгууллага биш шүү дээ. Тэгэхээр чи Монгол хүний одоо нөгөө үндсэн сэтгэхүйг өөрчилж байгаа. Дээр нь энэ байгууллагууд оролцогчдын энэ юуг энэ одоо юу гэдэг үүрэг ролын хуваарлтыг өөрчилж байгаа. Тийм амар том процесс юм байна. тийм учраас хамгийн түрүүнд нь энэ сэдвийг бас хөндөд байгаа юм учиртай маа. Тэгэхээр энэ татвар оршихуй дээр төр оршмоо гэдэг энэ төр засагч нь энэ татварын хүчээр аж төрж байгаа тэр удирдлага дээд засаг л байна тийм үү тэр хаан засаг л байсан. Өнөөдөр ардын засаг болчихсон, ардчилсан засаг болчихсон. Энэ ардчилсан засагч нь өөрөө би сайн ажил сайхан амьдрахын тулд надад ажил олго би та нарыг татвараар салинжуулъя гэд ингээд төрөө байгуулчихсан. Тэр төр нь болохоор зэрэг нэгэн тал тэр ардаас өгөх татвар дээр оршиж байгаа юм чинь энэ татвараа улам сайн айл болох ахиуг авч иж тэр төр маань өөр оршин тогтногод байдаг. Айл болох ахиуг авах тусам тэр өөрсдийг нь тэжээж байгаа нөгөө нэг ард түмэн өөртөө хоосроод ингээд өгүүрээд ингээд аюулд ороод за ард түмэн өгөөхгүй тулд уламжлалт ажиллыг гэхэд нөгөө байгаль дэлхийн баялагийг өгөрүүлээд ингээд бид нар өөртөө сүйдэгч ийм хэлбэртэй хүрээд ирчихсэн. Сэтгэхүй талаас нь л ярих гэдэг юм л да. Ер нь хүний байж ядсан илүү олчих юмсан, илүү их мөнгө басах юмсан гэсэн шунал дээр л эргэлдэж байгаа зүйл. За бас яг тийм чулч юу бах вэ? Одоо юу гэдэг юм нэг төрлийн 8 айл байхгүй юу? 8 сэтгэлгээ чинь яг мөнх үүдэх сэтгэлгээ нэг сэтгэлтэй байдаг. Физик бие хөдөлмөрөөр өөрийнхөө биеийг болон сэтгэлгээгээ зараагүй мөртлөө хүмүүсийн хоорондын мэдээллийн дутууг таны мэдхийн зөрөөг ашиглаж бодит ус орлогыг хүмүүсийн хоорондын тийм зуучлах үйл явдлаас шулж олдог сэдэлтэй үйлдэлүүд учраас 8-чдэгч монголчууд их дургу монголчууд өөрсдөө 8 их дургу гэдэг мөнх үүдхийг бол бүр тасаа өгүүлж цэвэрлдэг байсан байхгүй юу? Одоо та нар сайн харах юм бол өнөөдрийн Монголын төрд дандаа 8-чд байгаа. 8-ч сэтгэлгээтэй хүмүүс. Ерөнхий сайдаас авахд бүгд 8-чд. Бодит бүтээн байгуулалт хийж үзээгүй. Хөрөнгө оруулалт хийж үзээгүй. Худалдаач юм уу? Өөрөө худалдаач хүмүүс шүү байхгүй юу? Ерөөсө худалдаач гэдэг чинь хулгайч л байхгүй да. Та одоо хэдэн настай? Би 50 гаруй настай. Одоо хэдэн хүүхэдтэй? 3 хүүхэдтэй. Гэхдээ хүүхдүүдээ ирээдүг бодолтой. Энэ бол үнэн. Туйлын үнэн. Өөр яах юм бид нар? Бид нар мал аж ахуй хөгжүүлээд хэдэн мянган жил боллоо. Өнөөдөр Монгол улсын хөгжил ямар байгаа юм? Бид ямар болж ирсэн? Бид тэгээ үр хүүхдээ хончин болох ёстой юм уу? Одоо манай энэ улс төрчдийн үгтлээж өмнөдөө шацах харавтал айгаад агшаад идэг тэр долларын эзэд мэддэг чинь яг үндөө жилийн малчтаас айх тэр цаг нь ирсэн байхгүй юу? Цаанаа дахиад оюун санааны юм хайгаад идэг байхгүй юу? Яг тэр нөгөө газар дээр лөө хийж бусдыгаа дээрнэж байгаа бусдынхаа амьдралыг үрэн таран хийж өөртөө жаргаж байгаа хүмүүс чинь нөгөө талдаа дандаа сэтгэлийн там эдэлдэг байхгүй юу? Тэгэхээр тэр сэтгэлийн тамаа эдэлтийг юм арилгах гэж эдгээр чинь энэ янз бүрийн буддизм бүх юм манайхад нэг жоохон лөө хийж гутаа нэг бол урагшаа тэр
дарамсалалууд ахиуччоод одоо манайхны аюул олон зуурчид энэ ч нэхгүй сайд дарга маргын тэргээл нэг лүг царайлангуудаа бод байдалтай ингээд харахаар дарамсалаад очсон гэхдээ арчаагүй царайлчаад миний нүглийн минь тэнцээ цайруулж өгөөч мөгөөч би Монголд их нүгэл ийцэнгээ явдаг өчнөө тийм үү жижиг гарууд байгаа. Хоёр талд биенээ үгүйсэхгүйгээр одоо гол нь биднэрт эв нэгдэл бид нарыг аврах цорын ганц юм гэдэг байгаа шүү дээ тий. Тэгээ энэ эв нэгдлийг хийхэд бол ингэж хоёр талд биенээ үгүйсэх шээ. Энэ бол аюул дөргнэ. Энэ бие биенээ ингэж сонсох нь нэг талд ингээ либерал энэ маань буруу юм аа гэтэл энэ буруу юм бол тэр буруу үзэл нүгэл юм бол яг энэ нүглөө буйнууг ингээ тодруулаад асуух нь. Дээрэс нь тэд одоо энэ эдийн засгийн онол ингээд үнцээрээ ингээ буруу юм аа гэдэг ингээ ярьж байна те. За тэгвэл нөгөө талд энэ буруу үзлээсээ болоод томгой сэтгэлийн нүгэл гэдэг юу гэдэг юм аа гэх те. Тэгтэл тэд нар маань энэ 10 хар нүглийг л номлоод байгаа хгүй одоо бидний энэ шалтгаан одоо энэ байсан байх шүү гэдэг нөгөө талд ингээд өөрсдийнхээ энэ тань мэдхүүгээс нөгөө дөрвөнийхээ бурхан машин дөрвөний сургаал руу ороод ирчихэж байгаа хгүй. Тэгээд энэ буруу бодлогоосаа болоод бидний хийж байгаа улс төрийн бодлого энэ хүүхдүүдэд сургаж байгаа юм маань дандаа юм нэгнийгаа дээр нь гарахын тулд өрсөлд өгчөө намнах тийм ээ яд тусдаг цэвэрлэгс энэ буруу онол юмар ингээд бид нар хүүхдүүдэд сургаад байна. Хэрвээ энэ онолоор бид нар хүүхдүүдэд цаашд ингээд сургаал бид нар энэ сурч нэгэд энэ суралцаал байх юм бол бид нар Монхог хязгааргүй гэдэг шулам хязгааргүй Монхог руу яваалах юм байна. Эрдэнэ цагийн дуудлагын дээр л яриад байна шүү дээ тий. Баярхуу Баатар хоёрыг тий. Бид нар бол энэ оюун санааны маш өндөр түвшинд ингээд яг ингээд дөрвөний дагуу ингээд номлоод байгаа байхгүй юу. За тэг ингээд 10 хар нүглээсээ болоод бид нар энэ зовлон үсчихээ гэдгийг тэд нар гаргаад ирж байгаа. За тэгвэл энэ буруу үзэл энэ юм төрийг л бид нар өнөөдөр өөрчилж энэ ёсоор бол төр дөмбөр буюу энэ ёсыг дээдэлж ийсэн энэ Монголын төрийн жишийг одоо юу байв? Энэ Монголын төрийн онцлог юу байв? Монголчууд төрийг юу гэж үзэж байв? Энэ үзэл бодол руу бид нар орох гэдэг шүү дээ, тий. Тэгээ энэ үзэл бодол энэ төрийн дэвшил юу байв гэдгийг тодорхойлж гарч ирэх гэдэг. Ингээд сайн ажилласаар байж байгаа хэн нэгэн эрхийн бутныг сайн үйлчлэх нь л одоо гол зорилго нь болж ингэж ирсэн энэ төр засаг маань өнөөгийн материаллык хөгжлийг бий болгочихсон. Энэний дэвшил гэдэг бол одоо тэр ухаалаг хэрэглээ гэж энэ их гайхамшигтай алсын удирдлагатай энэ ухаалаг камераас авахгүйл тийм ээ. Энэ бүх утас юу маань ийм бүтцэн байж байна. Тэгвэл монголчууд бол төрийг яаж хамгийн зөв засаглах вэ гэдэг юм дээр ямар дэвшил төрсөн бэ? Одоо энэ камерд гар утас эднэр шиг одоо ямар өгжил дэвшил төрсөн бэ гэдгийг бид нар тодруулж гаргаж ирж байж эртний зөгнөл энэ зөгнөлт айлгчдын гаргаж байгаа тооцоол энэ бүхэн биелэх боломжтой маа гэдгийг л гаргаж ирэх ёстой байгаа юм л да. Тэр шинжилт хүрэх зам тийм ч амар хялбар байхгүй. Ялалт хөдөөд ирж өр зөөлөнд хянуур тэрээр уран аргаар ялалтанд хүрч дөнгөн. Далай тэнгис газар дэлхий ховсон өршлөгдөж хүмүүс жаргах цаг ярина. Бид нар хамаг амьтныг яаж аврах вэ? Яаж хамгийн олон амьтанд тустай үйлдэх вэ гэдэг номын дагуу сурч хүмүүжээд оюунлаг төр тусыг байгуулсан. Ингэснээр бид нар оюун санааны жолоодогчийг болов дээдэлдэг. Ингээд энэ оюун санааны жолоодогч маань оюун санааны залхамжлалаараа буюу энэ төрөл дамжиж төр барих ийм дэвшил Монголд гарснараа Төв Азийн нутагт тэнгэрээс төмөр морин цэрэг бууж ирж одоо дэлхийг одоо хөгжүүлнэ, жаргуулна гэсэн утгатай нэг тийм сайхан үг байт юм л. Тэр нь ч таарад байгаа ч юм уу хайш нэг тийм. Яг үннийг хэлэхэд би 12 сарын 21-ний өглөө ямар нэгэн гайхалтай өөрчлөлт болно гэж бодохгүй байна. Бид зүгээр л ийм цаг үед тулгарна. Тэр нь өнгөрснөө эргэн хараад тийм ээ бид энэ замаар өн удаан жил явжээ. Тэгэхээр одоо хуучин эрен ард хоцров гээд хүн төрлөختөн илүү гайхалтай эд шидийн шин ирээдүйг байгуулж эхэлнэ. Да, мы прошли долгий путь, но теперь старая эпоха осталась позади, человечество преобразилось, и мы начнем строить лучшее будущее.